Монголын сэтгүүл зүйн салбарт 2006 оноос эхлэн ажиллаж байгаа залуу сэтгүүлч Сумхүү бөөрийн архаг дутагдалд ороод байгаамаа. Түүний хувьд 2006 онд СБН телевизийн мэдээний албаны сурвалжлагчаар ажиллаж байсан. 2009 оноос өөрийн төрсөн нутаг Ховд аймагт Ховдын долгио сониныг үүсгэн байгуулжээ. Бөөрийн архаг дутагдалд орсноо өнгөрсөн оны 12 дугаар сард мэджээ. Цаг алдалгүй эмчилгээнд орсон ч өвчин нь хүндэрч түүний хараанд нь нөлөөлсөн. Одоо тэр хорвоог харж чадхаа болжээ. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа Монголд хийж байгаа ч цусан төрлийн хүн нь донор болно гэсэн хууль байдаг. Түүний ээж нь өөртөө нэг бүлгийн цустай байгаа ч Сумхүү сэтгүүлч илгэний вирустай учраас Монголд энэ төрлийн хагалгааг хийх боломжгүй болжээ. Гадаадд эмчлүүлэхэд 40-60 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа юм байна. Тиймээс мэрэгжил нэгт нөхдөн түүнд туслахаар хандивын тоглолт зохион байгуулад байгаамаа. Энэхүү хандивын тоглолтод хүмүүнлэгийн элч дуучин анхаа гэр бүлийнхээ хамт оролцохоо илэрхийлсэн юм а. Манай монголчууд бол маш цөөхөлхнэ. Тийм учраас бол цөөхөн Монгол бие биенээ бас хайрлаж, хүндлэж, бие биендээ сайхан урмын сайхан үгнүүдийг хэлж явах ёстой гэж залуу хүний хувьд бол ойлгодог. Тэвч учраас Сумхүүгийн маань одоо маш олон сайхан урлагийн уран бүтээлчд маань ирээдүй болсон сайхан залуучууд маань бас хамтарч ийм сайхан одоо тоглолтыг зохион байгуулах чинь манай урлагийнхан сэтгүүл зүйн салбарын шинэ үеийн төлөөлөл болсон залуу сэтгүүлчд маань хамтарч одоо бие биендээ одоо тусалж, бие биендээ туслах ийм сайхан сүм сэтгэлсэн арга хэмжээг зохион байгуулж байгаад би бас хувьдаа их баяртай байна. Сэтгүүл зүйн салбарт хамтран ажиллаж байсан нөхдөн түүнд туслахаар шийджээ. Маргааш бүх хотын тоглолтыг урлагийнхантай хамтран бүхэн өргөнд зохион байгуулна. Тоглолтод зохиолын болон рок попын гээд 60 гаруй уран бүтээлчид оролцохоо мэдэгджээ. Үзэгч та сэтгүүл Сумхүүд туслахыг хүсвэл Хаан банкны 5845 4393 48 дансанд хандаж болно. Мөн бүх үүрэн телефоны оператороос 150 103 гэсэн дугаар руу мессеж өчгөд таны мессеж сэтгүүлч залууд буян болох юм а.